Бидний цөөхөн монголчууд төслийн багийнх нь ECD-ийн 2 төслийн одоо бүтээн байгуулалтын үйл явцыг сурвалжлагын үзэгч та бүхэндээ цувралаар хүргэж байгаа илээ. Тэгэхээр яг одоо манай багийнхан нэгэн том одоо бүтээн байгуулалтын энэ хэсэгт оролцсон компани захирал Бямбаахтайгаа уулзах гэж байна. Тэгэхээр сайн байна уу та? Одоо сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчлэсгэж байна уу? За та биднэрт өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Бямбсуран гэдэг Exeter Cloud компани ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Манай хамт олон энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэгээд барилгын захиргаан холбоо тохиол автомат хөсгөлтийн чиглэлд үйл ажиллагаа авдаг компани байна. За тэгэхээр та бүхэн энэ ардыг сайхан хүүхдийн дуу цангилсан бүтээн байгуулалтад босгод хэдхэн хоног үлдсэн байна. Тэгэхээр ихэнх үйл явц нь болсон байна. Танай компани яг ямар зүйлээр одоо энэ төсөлтөд хамтран ажиллав? Анх удаа санаа сэдэл яаж төрөв? Энэ талаар бидэнтэй уулзахгүй. Мөн дурсамжлан 15 жилийн хүрээнд манай компани 15 бүтээлч ажил хий гэж төлөвлөд. За тэгээд цусны төвд цусаа хандивлах гэх мэтчлэн түүний нэг ажил нь бол одоо эд шидийн орон 2 төслийн одоо гадна дотор гэрэлтүүлэг, захилгаан хангамж, дотор гэрэлтүүлэг, толгой тохиоллын ажлыг нь одоо 100% үн төлбөргүйгээр хийж гүйцэтгэж энэ төсөлд оролцож байгаа. Тэгээд улс эх орныхоо хойч ирээдүй болсон хүүхдүүдийн сайхан бүтээн байгуулалтанд манай хамт олон бүгд оролцож хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Тэгээ одоо төслийн ажил маань ер нь дуусах шат руугаа орж байгаа шиг байна шүү дээ. Тэгэхээр танай хамт олон бол бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа юм. Нийгэмд одоо маш олон сайн үсэм аян явагдаж л байдаг тийм ээ. Гэхдээ энэ төсөл юугаараа онцлог гэж та бодож байгаа вэ? Одоо энэ төсөлтөр чинь онцлог гэж бараг харьцуулах төсөл алга байна шүү дээ тий. Одоо Монгол тий одоо энэ эд шидийн орн 1 гээд орсон. Одоо эд шидийн орн 2 гээд байгаа. Энэ төхний зохион байгуулж байгаа одоо энэ лантун дохиогоод байгууллагын залуучууд л одоо өөрсдөө онцлог юм болов. Тэгээ энд дандаа онцлог болсон хүмүүс л бүх талаараа хандилж байгаа. Одоо би хараад баярлаад байдаг шүү дээ. Зарим хүмүүс нь хоол унд хийж ирж гин, хувц сунаар өгж гин, чадах болгоороо тусалж гин. Тэгэхээр энэ төсөл өөрөө энэ Монгол улсдаа ганц онцлог юм уу? Тэгээ улс төрчдийн хийгээгүй юмыг монголчууд чадах болгоноороо босгож байгаа нь өөрөө их онцлог юм байна л гэж бодож байна. Энэ сайхан төсөлд оролцсондоо баяртай байна. Анх одоо яг ингээд эхлээд байж байхад та яаж харж ийсэн? Ер нь бол анх ган жавхлан бидэд уулзахад чинь энэ хоосон газар багт нэгсэн. Зураг төслийг хараад дээ. Тэгээ одоо энд асаацсан байгаа энэ гэрлэлүүдийг суйрлуулна бид нар анх ярих. Манай хамт олон энд бас одоо тэр уртлын хэсгийн цэцэрлэгт модуудыг манай байгууллагаас бас хандивлаж хөдөлтөж авч өгөөд өөрсдөө ирж тарьж өгөөд тэгээ эхэлсэн. Одоо бол энэ чинь гэрэлж идэх насгаараа их гой жижигхэн бяцхан төгөл болчиход байгаа шүү дээ. Тэгээ энэ төгөлд энэ байшинд олон одоо хүүхдүүд ад жаргалтай сайхан өнгөрөөгөөсэй л гэж одоо бодож байна. Үнэхээр сайхан юм гэрэлтэй, гэгээтэй, сайхан төгөлтэй, гэр хороолд босч байгаа хамгийн гоё үзэсгэлэнтэй ECD-ийн ордон бий болоход бас тун утахгүй байна. Энэ хүмүүс маань бүгд ингээд цаг наргүй ажиллаж байгаа гэсэн хэдий ч гэсэн манай энэ төсөлд ингээд зөндөө олон хүмүүст ингээд орж байгаа үүний нэг нь бас гээд танай компаниг илүү их дурдж ирсэн л да. Тэгэхээр та бас хамт олондоо тэгээ үзэж байгаа хүмүүс олондоос өөрийнхөө зүгээс гоё уриалгах зүйлээвэл манай камер нээлттэй байна, микрофон нээлттэй байна. За анх эд шидтэй ах эгчнэр гэдэг энэ төсөл явж байгаа хүмүүс их эд шидтэй ах эгчнэр болоод тусалж байгаа гэдээ ганц ахлаа хэлж ирсэн. Тэгээд бид хоёр энэ цэцэрлэгийг төрөөлөн анх эхлээд энэ яг модыг тарьж явах өдрөө нэг санамж бичиг хийгээд тэгээд одоо эд шидтэй барилгачин ах эгчнэр гэж уриалга явуулъя гэх. Одоо энд манай барилгын салбарын баг бүхэл хүмүүс ирэл будгынх нь будгаа игээд шавраа их шавраа игээд бүгд тусалж ах шиг байна л да. Тэгээд энэ олон хүмүүсийн хөлс хүчээр тэгээ зүтгэлээр сэтгэлээр энэ төсөлийг сайхан болж байна. Тэгээ одоо Монголын мөн хойч ирээдүй болсон одоо өр хүүхдүүд нөгөө жоохнууд маань тэгээ гэрэл гээтэй амьдрасаа гэд одоо өсөн өрөө дөө. За баярлалаа. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө заа гэж хэлсэн. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танилцъя. Аль хэсгийн хариуцаад ажиллаж байгаа вэ? За энэ барилгын захиргааны ажлыг хариуцуулж байгаа. Турбо монтажаа хийцээ одоо ус тогтолтын ажлын үйл ажиллагаа байна. Манайхан хэдүүлээ ажиллаж байгаа аль компани юм бэ? За манайх Exeter Cloud гэдэг компани байгаа. Одоо энэ барилгын дээр 3 лав
Нахан болоос нөө сэтгэлээрээ хандвал ажиллаж байна яаж вэ? За манайх энэ барилгын ажлыг болохоор тэг ер нь бол хандив маркаар тусламжийн дугаар хийж байгаа. Ажлыг авахгүйгээр ажил юм. Хүний үднээс ер нь энэ төсөлд гар бие оролцоод ингээд ажиллахад ямар мэдрэмж төрж байгаа юм? За ер нь ийм хүүхдийн сайн сайхны төлөө чиглэсэн юм гар бие оролцож байгаа гэдэг байна. За баярлалаа.